Өнөөдөр хүүхдүүд та нартай долоон гөрөөчний томог үлгэрийг ярьж өгье. 15 дугаар зууны тэргүй хагаст хар хурам орчмоос амьдрахын ирэхээр долоон эвсэн нийлж нэг шин сэмхэн босоод хойд зүгт гарч гинэ. Тэднийг гэнт алга болсонд хушуу томгийн эргэтэн дарахнууд гайхан ярьж хайсан боловч олсонгүй. Долоон гэрээгээ хурдан дайвгар гэгч газарчлан явсаар жанжин гүний хушуунд ирж гэнэ. Эдгээр долоод шавхур дарга буюу толгойлогч нь хурдан дайвгар эрхий мэргэн хэнз мэргэн нэгт мэргэн цэвдэн чавдан нар байлаа. Тэд яван явсаар гуртын тавилангаар гарч хайлантад ирэхэд 3 өмнөөс нь гүйн гарч ирэв гинэ. Эрхий мэргэн харвах гэтэл нэг нь хориглож гэнэ. Ингээд хайлантууд өгсөж явтал 3 цагаан гөргөө үзэгдэж гэнэ. 3 цагаан гөргөнд орвол хайлмаг хийж 7 нэрийг дайлж гэнэ. Тэд тэр газрыг 3 хайлант гэж бэлгшэн нэрлсэн байна. 7 гөрөөчн цааш явсаар дулаан ханаар дамжин оройн цагаанаар арлан элинхийн битүү хэмээх газар очиж орогножээ. Элинхийн битүү нь одоогийн Булган аймгийн Дижиг сумын баруун хойд хэсэгт бий. Элинхийн битүү азаг хатаар бүрхмэл морьтой хүн нэг явган хүний 2 гарцтай. Энэ нь байгалаас заяасан ёр бусын сайхан задгай агуу юм. Элинхийн битүүд 100 хөхөө хөвшин төмөн хилийн шувууд шулгонож горих булаг хоржигнэн урсна. Энэ битүүг доод орцоор нь орхоос биш авирч өгсөн орж болохгүй. Барагцаалвал 60 шахмалд хүрмэн хадтай. Энэ хүрмэн хадны битүүн 7 гөрөөчний орон гэрийг орлож дайснаас бие хамгаалах байр болохын зэрэгцээ үйлдэлээ нууцгаа явуулах түшиц газар нь болж байлаа. 7 гөрөөчин элинхийн битүүгээс гарч хөвч тайгыг хэрэглэсч оройн ол зомогтой ирцгэн. Заримдаа тэд болцсон юм шиг долуула нэг гөрөөс үрж ирнэ. Хөвчийн гөрөөнд үргэлж хамт явдаг байжээ. Хурдан дайвгар осолгүй олж үргэж эрхий мэргэн эндэлгүй харавдаг байлаа. Хурдан дайвгар эрхий мэргэний харавсныг үүрээд намнан уулнаас элинхийн битүүд өдрийн хагас гэхэд хүрдэг байлаа. Хурдан дайвгар нэг өглөө эрингийн гол руу уруудаж явтлаа нэгэн согоо үргэнгүйхээр нь араас нь хөөгөөд уургалж барьж авч байсан гэдэг. 7 гөрөөчин өмнөөс ирсэн сураг Амбан хаан жанжингүний хушууны захирагч Арслан уй зайсангийн сонорт хүрч гэнэ. Амбан хаан гөрөөчний толгойлогч шовгор даргаас та нар хаанаас ямар хэрэгээр ирсэн улс вэ гэж асуухт нь эргэнгийн говьяасоо заада хар хурам хавьяас л ирсэндэ гэж хариуллаа. Тэгээд Амбан хаан жанжингүний хушууны захирагч Арслан уй зайсан нар 7 босуулд газар нутаг өгөх хэсгийг зөвшин хэлэлцээд Сэртэнгийн он гэдэг толгоон шил дээр очиод за та нар манайхаас нутаг таслан авцсан. Газар олгохдоо та нарт хугацаа тогтооно. Энэ хугацаанд манай нутгаа зааглан авч чадвал өгнө. Эс чадвал өгөхгүй гэж гэнэ. Тэгтэл Арслан уй зайсан чи эндээс одоо гарч яваад үүр шөнийн заагаар энэ он дээр болцоондоо ирэхтэн. Энд болцоог хүлээх төлөөний хүн тавина гэж гинэ. Хурдан дайвгар тэр ороод энэ оноос гарч 5 толгой хавцгаад майнд жаргаланд майс толгой чичин удагны дөрвөлж хурч өндөр хааныг өвөрлөж эгийн гол архан гол гарч бүхэн шарын нуруу эрингийн гол уруудан дулаан хаан тарих олон нур хужирт бунхнаар явж үүрийн хираанаар болцсон он дээрээ ирсэн гэдэг. Хурдан дайвгарыг ирэхэд Арслан уй зайсан очиж хаагур явж нутаг зааглав гэхэд явсан газраа тоочин хэлж гэнэ. Нэг өдөр гөрөөчтэйг ан хийж явтал Арслан уй зайсан өргөстийн шугууд өргөх зүүчгээд явж байхыг харав гинэ. Тэгээд бидэнтэй тангараг тасрахтаа өрөх бэлдсэн гэдгийг гөрөөчд мэдээд бас
өрөх зүгээд явж гинэ. Үүнээс хойш Арслан уй зайсан 7 гөрөөчний хоорондоо зөрчил гарч гинэ. Арслан уй зайсан гөрөөчдөдөө туршуул тавих болж гинэ. Харин маргааш нь гөрөөчөд өнөөх газраа эртэл зайсангийн борон морин ирсэн байжээ. Зайсангийн туршуул сахиж юуны магад хэмээн эрхий мэрэгэн нумсмаа онлон барьсаар хурдан дайвгарын хамт эртэл гутлын улыг нь ханз харавсан гэнэ. Тэгэхээр нэ эрхий мэрэгэн тэр зүг рүү харваж туршуулын нумын гичрийг нь таслав. Адал явдал үүгт үгтэй 7 гөрөөчний угсаа гэвэл шовгор дарга нь халбагд, хурдан дайвгар нь харасүрэг, эрхий мэрэгэн шарахчууд, хэнз мэрэгэн нь хэнтид, нэгт мэрэгэн нь олонгууд, цэвд нь салгаад, чавд нь харээд авгтан болж гэнэ. Шовгор дарга дуургийн нуруунд гөрөөлж яваад өөрийн тавьсан сумдаа харвуулж өнгөрсөн болохоор тэр газар нь овоо усгож тагсаар ирсэн гэдгээ. Намтар түүх баян алдарт 7 гөрөөчний тухай домог үлгэрээ ийхүү жаргааж байна. Ардын бүтээл сургаал төгсөх гэж байдгүй шиг ардын сөхөөсөн үлгэрүүд дуусах гэж үвэ. Энэ үлгэрийн сургаалыг эндэж бүү мартаарай. Маргаашийн үлгэр болтол багчуу дүү нар минь баяртай. Vishire sudre muchala